гайгүй нэ. Мэдээлэл маань өөрөө эргээд бидний амьдралд ингэж ашиглах хэрэгтэй гэсэн. Тэгээ би нөгөө төхөөрөмж програм хүнтэй ярьж явах хэрэгтэй гэдэг маань энийг хэлээд байна гэсэн. Гэтэл галын тохиолдол тавихтаа бид нар хаягдгүй системээр тавьсан байх тохиолдол байдаг. Ер нь ирээ яаж яана гэхээр гал гарлаа гэвэл тэр бус нутаг, тэр бус хэсэгтэр гэж хэлнэ гэхээс тэр цэгдэр гэж юм заримдаа хэлдэггүй гэсэн. Тодорхой хэлэхгүй одоо тодорхой хэлдэггүй. Тэгээ жоохон тэрийг авах гэхээр жоохон үнэтэй гэдэг ч юм. Гэтэл арга хэмжээнд дээр байгууллагууд маань өөрсдийнхөө тэргуун туршлагуудыг, тэргуун хамтарлууд, хамтын ажиллагаа тэр зүйлүүдэд танилцуулна гэж би бодож хүлээж байгаа. Тэр зүйлүүд дээрс нь бид нар бас өөрсдөө суралцах байх гэж бодож байна. Эдгээр 20 жил үйл ажиллагаа болж байгаа ч гэсэнтэй бид нар одоо ч суралцаар байгаа учраас бид нар энэ дээр нэлээд энэ салбарын холбоотой нэлээд олон мэдээллийг нэг дороос авч чадах болов уу гэж бодож байна. Зөв. Өнөөдрийн дугаараар манай Topika компани гүйцэтгэх захирал инх төвшин оролцож байна. Таны өнөөдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргье. За тий. За юуны өмнө одоо өнөөдөр та бас товчхон компаниас товчхон бас нэг манай үзэгч нарт танилцуулаач. Ер нь ямар учиртай компани орж ирээд одоо ямар бизнес модельтэй ямар бүтээгдэхүүн ярих гэж байгаа вэ ер нь. За Topika компани маань яг энэ жил 20 дахь жилийнхаа андэр явж байгаа компани. 2005 онд мэдээлэл технологийн Topika компани маань байгуулагдсан. За бид нэр мэдээлэл технологийн салбарт тоног төхөөрөмжийн худалдаа, борлуулалт, за дээрэс нь бусад байгууллагуудтай хамтарсан төсөл хөтөлбөрүүд, за засвар үйлчилгээ, интернет сүлжээ, за дээрэс нь автоматжуулалт гэсэн хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ийм компани гэж 20 жилд ороо явж байна гэсэн. Зөв. Барилгын салбарт одоо барилгын төслүүдээр танах ямар бүтээгдэхүүн нийлүүлж ямар байдлаар оролцож ажиллаж байна? За барилга дээр гэх юм бол бидний ер нь бол Topika компани 4,000 орчим харилцагч байгууллага байж байна. За үүнээс нэг 700 орчим байгууллага маань биднээс ер нь бол ямар нэгэн байдлаар тоног төхөөрөмжийг худалдаж аваад өөрсдийнхөө төслөөр хэрэгжүүлдэг гэсэн үг. Тэгэхээр барилга дээр үйл ажиллагаа явуулж байгаа барилгын автоматжуулалтаар явж байгаа ихэнх компаниудын төслүүд дээр бид нар ханган нийлүүлэлт тоног төхөөрөмжийн нийлүүлэлтээр хамтраад ажиллаад явж байна. За өөрснөө бол барилгын холбоо тохиолол, автоматжуулалт, за зарлан гэдэг нэг мэдээлэл технологитой холбоотой бүхэл зүйлүүд дээр галын тохиолол гэдэг ч юм уу бүх зүйлүүдээр ажиллаж байна. За зарим тохиолдол дээр бид нар нөгөө тухайн барилгын техник, дата төвүүдийн иж бүрэн стандартын дагуу иж бүрэн тохиолдолтыг хийж байна. Цахилгаан хангамж, гадна дотн цахилгаан хангамж, үйл тасалдах хичээл гэл бүгдийг хийж явж байна. За сүүлд болохоор зарим газрууд юм дээр сэргийлэгч мөчтөр барилгын цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангах төслүүдээр ажиллаж байна. Тэгэхээр ингээнээр барилгын төслүүдээр танах бол автоматжуулалтын бүтээгдэхүүнүүдийг нэг талаасаа санал болгож байна. Нөгөө талаасаа цахилгаан холбоо тохиоллын бүтээгдэхүүнүүдийг бол санал болгож байна гэж ойлгож болох уу тийм? Болно. Ер нь бол барилга дээр бол барилга гэдэг маань өөрөө их олон зүйлээс бүтэж байгаа гэсэн. Гэтэл энэ маань эргээд хүн хэрэгжилж байгаа. Тэгэхээр хүн хэрэгжилж байгаа энэ зүйлийг бид нар хүнд илүү энгийн ойлгомжтой бид нар өдөр тутмын амьдралын нэг хэсэг юм шиг хэрэглүүлэхийн тулд түрүүнд тавигдж байгаа бүхэл тоног төхөөрөмжүүдийг систем интеграцуудыг хийгээд ажиллуулж байна гэсэн үг. За үүнд нь явж байгаа бол за лифтийг бид нар хүссэн гадаас зогсоох, хин нэгэн хүн дураараа ашиглахгүй байлгахад яаж орох юм, эсвэл гадны зөвшөөрөгдөөгүй этгээд нэвтэрхүүл яах ёстой юм. Эсвэл эмнэлгийн барилга руу орж ирэхэд нөгөө халдвар хамгаалалттай холбоотой хэсгээр зөвхөн зохих зөвшөөрлөг хүн ордог. За эсвэл нөгөө хаалга маань нөгөө тал руугаа онгоодөггүй буцаж халдвар хадгалах гаргахгүй буюу хүний хүчин зүйлээс үл хамаарсан илүү ухаалаг болох эдгээр зүйлүүдийг сүүлийн эмнэлгүүдээр бас хийж явж байгаа гэсэн. Сүүлийн үед одоо барилгын салбар маань бол нөгөө ухаалаг барилга, тэгээ эрчим хүчний хэмнэлтэй барилга, ногоон барилга гэдэг одоо маш олон талаасаа нөгөө аль болох доктортой байх талаасаа олон улсын доктортой хөгжлийн бодлон хүрээнд гэдэг ч юм уу те барилга маань өөр ухаалаг болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр тэр ухаалаг байдлыг бол та бий болгож өгч байгаа гэдэг дээр бол ойлголт авлаа зөв ер нь. Зөв. Ер нь барилга ухаалаг байна гэхээр яг яа гэсэн үг. Тэгэхээр энэ маань өөр их өргөө ойлголт юм шиг байна. Хүн болгол өөрийнхөө тайлбарлах. Инженеэр одоо би өөрийнхөө ойлгосноор л тайлбарлая гэж бодож байна.
Барилга ухаалаг болно гэдэг нь юу хэлж байгааг гэвэл бид нар ямар барилгыг ухаалаг гэдэг вэ гэдэг дээр их олон тодорхойлолт гаргаж ирээд байгаа. За миний хараа бол барилга хүнийг одоо орсон сууж байгаа тэр үйл ажиллагаа явуулж байгаа эцсийн хүн байгаа шүү дээ. Тэр хүнийг хүнээ бодсон, хамгаалсан, эрүүл, дээрээс нь хэмнэлттэй, урсгал зардлыг тодорхой түвшинд бууруулсан, хамгийн сайн одоо технологи, материалыг ашигласан, дээрээс нь энэ эргээгээд нөгөө хүний амьдралын чанарыг сайжруулж авах хэрэгтэй гэсэн ийм зүйлийг л би одоо ерөнхийдөө ойлгоод байгаа гэсэн. За манайхан бол одоо эрчим хүчний хэмнэлттэй барилга гэдэг их гоё барилгад дулаалцдаг. За миний зүгээр анзаарсаар бол гэтэл агаар жуултаа зөв шийдэггүй. Эргээгээд яах вэ гэхээр бид нар цонхон онгоолгоод тэр нөгөө хэмнэлсэн сайхан дулаанаа гаргаад тавьчих. Тэгэхээр агаар жуултын систем заавалчгүй байх хэрэгтэй гэсэн. Гэтэл агаар жуултын систем тавьж байгаа тохиолдол дээр манайхан яаж яах вэ гэхээр гадна агаарыг дотны агаартай холиод ингээд агарын чанар сайжруулад байгаа. Энэ тоо утга хаана явах вэ? Харин тий. Энэ тоо утга гэдэг маань юу хэлэх вэ гэхээр энэ тоо утга маань эргээгээд биднэрт мэдээллийг өгж явах хэрэгтэй гэсэн. Тэгээд бид нар тэндээс хараад энд итгэх хэрэгтэй гэсэн. Тоо утга гэдэг тэр зүйлийг л харуулад байгаа тэр зүйлийг би буюу төхөөрөмж хүнтэй яриад байгаа энэсийг л хамгийн ухаалаг гэж ойлгох хэрэгтэй гэж дотроо бодож байна гэсэн. Агарын чанартай холбоотой зүгээр яг нэмэлтээ сонирхолтой хэлэх юм бол хуучин нөгөө модон араамтай цонхуудтай байх үед хорт хадар ч юм уу юу гэдэг өвчл жоохон бага байсан гэж яригддаг. Яг л агаар сэлгэл цайтай. Одоо бол вакуум цонхтой болоод ирэхлээр энэ нэмэгдсэн гэдэг. Яг хөтэ батлагдаагүй л те. Би зүгээр яг үнийн үе байдаг байх гэж боддог. Одоо би битүү юмтар агарын чанар улам модно. Бид нар цонхоо онгоол агаарч байхгүй одоо шүү дээ. Гэтэл энэ дотор хортой янз бүрийн радон ч юм уу янз бүрийн хийнүүд хуримтлаж байгаа тохиолдолд хүний амьдрал ямар чанар өгж байгаа гэдэг дээр хийсэн тодорхой судалгаанууд байдаг баг. Тэгээ бид нар энэ судалгааг авахын тулд барилга дээр багахан ухаалаг шийдлүүд оруулахад л маш их дата өгөгдлийг цуглуулах бүрэн боломжтой. Тэгээ энийг нөгөө салбарын маань хүмүүс анзаарч хардаг болж бодож байна шүү дээ. Одоо нөгөө бидний анзаараад байгаа барилгын девелопер компаниуд буюу барилгын төслийг хөгжүүлж байгаа, хөрөнгө оруулж байгаа, хэрэгжүүлж байгаа захиалагч компаниуд тийм. Энэ девелопер компаниуд тухайн барилгаа одоо ухаалаг барилга болгохын тулд ер нь хаанаас эхлэх ёстой вэ? Ер нь ухаалаг барилга байхын тулд ер нь төлөвлөлтийн шатн дээр одоо ямар байдлаар одоо анхаарах ёстой юм бэ ер нь? Би ингэж боддгийн. Ялангуяа энэ төсөв хөгжүүлж байгаа хэрэгжүүлэх гэж байгаа энэ санаагаа гаргаж ирж байгаа байгууллагууд маань салбарынхаа экспертүүдтэй уулзаасаа гэж боддог гэсэн. Санаан дээрээсээ л эхлэх ёстой болов уу гэж харж байна. Барилга 2 жилийн дараа баригдаад дуусна. Гэтэл барилгад хүн 20 жил, 30 жил, 50 жил амьдрна. Тэгвэл технологи хаашаа шилжих юм. Бид нар ер нь хаанасаа эхлэх ёстой юм. Тэгээд барилга маань өөрөө эргээгээд тэр олон жилийн ашиглалтын хугацаанд хүний хэрэгцээг хангаж чадах уу гэдэг талаас илүү хараад байгаа юм шиг боловч гол асуудал маань барилга хүний амьдралын чанарыг эсвэл хэм маягийг илүү хялбархан болгож болох уу гэдэг дээр төдийлөө орж ирдэг гэсэн. Хэдүүлээ бодъё л да. Маш гоё донфон тавьсан, маш гоё автоматжуулалт хөшгөөд ингээд автоматар удирддаг гоё барилга байна. Гэхдээ тоолор нэр ухаалаг биш байвал тэр яг ухаалаг барилга гэх үү гэж. Үүдийн тогшоо тоолор шин залтыг авъя гэж хэлвэл ямар байх вэ? Тавцахгүй тий. Захилгааны тоолорын гаднаас нөгөө авдаг бол усны тоолор дотроо байгаа шүү дээ. Гинт хүн орж ирсэн тоолор бичих гээл тий. Тиймэрхүү байгаар байж байгаа гэсэн. Тэгэхээр эргээд ухаалаг гэдэг тэр зүйлийг буюу энэ барилгыг төлөх хугацаанд нөгөө барилгад ашиглагдах болон хүний хэрэгжилж болох бүхий л зүйлүүд дээр салбарын экспертуудаа уулзаад энэ дээр хамгийн шилдэг технологи хаана байгаа юм? Яаж нэвтрүүлж болох юм? Тэгээ энэ технологи цаашдаа хаашаа хөгжих юм гэдэг мэдээлэл аваад энийг зураг төсөл дээр оруулаад баяжуулаад явуучвал эргээгээд технологи ховсоо өөрчлөгдөж байгаа энэ тохиолдол төр ч гэсэндээ бусад системүүдэд интеграц хийгээд баяжуулаад өргөжүүлээд авах боломжтой юм шийдүүд байгаа. Ер нь энэ барилгын одоо ухаалаг болгохын тулд ч юм уу эсвэл автоматжуулалт тийм. Энэ автоматжуулалтыг ер нь барилгын зурагчлалын үе шатнд шийдэх хэрэгтэй юм уу? Зурагчлалын өмнөх үе шатнд шийдэх хэрэгтэй юм уу? Эсвэл одоо энэ манай ихэнх барилгуудын анзаарах ингээд каркас нь босч байхдаа цаа одоо нөгөө зураг төсөл нь дууссан ухаалаг болгоно гэдэг яваад ах шиг байх юм. Ер нь аль үе шатнд одоо шийдэж амьдрал дээр хэрэглээ нэг хэрэглэгчтэй одоо зөв хөрөх вэ ер нь? Би зургийн өмнөх үе шатнд гэж харж байгаа гэсэн. Зураг зурж байгаа одоо зургийн инженер маань мэдээлэл технологийн чиглэл дээр туршлага багтаа байж болно. За ганц хоёр төслөөр ажилласан туршлагатай байж болно. Магадгүй олон төслөөр ажилласан туршлагатай байж болно. Гэхдээ тэр хүмүүсийн маань үндсэн ажил нь барилгын зураг зурах. Ануусаас хөгжиж байгаа технологи хаашаа цааш нь чиглэж болох юм? Өгшөө ямар хүчин зүйлийг тооцож болох уу? За 5 жилийн дараа энэ технологи яаж хөгжих юм бэ гэдэг төдийлөн төвлөрдөггүй болов гэж бодож байна. Тэр төвлөр зүйл дээр чинь бидний системийн интеграцийн компаниуд бид нар ажиллаж байгаа учраас танах төвлөрнө гэдэг байна. Тийм бид нар тэн дээр нөгөө хүмүүстэй мэдээллийг зөв байршуулад бид нар эцсийн зөвлөлд юу явах вэ гэхээр
үйлдвэрлэгч брэнд заахгүйгээр технологиг бид нар энэ дээр шингээгээд өгчвөл дараа нь энэ дээр магадгүй нөгөө барилгын явцад тэр сонгон шалгалтаа хийхэд илүү хялбархан болно гэсэн үг. Суур дэд бүтцийн Яг үнэ. шийдээд өгчгөө гэдэг юм шүү тий. Зөв үү? Зөв. Тэгэхгүй одоо араас нь явж хийж байгаа маш олон барилгууд байна. Жишээ нь дулаан хангамжийнхаа бүх асуудлыг хийгээд тоолор молоор бүгдийг тавьчихсан. Тэгээ нөө тоолорынхаа мэдээллийг шууд илгээгээ яаж илгээх вэ? Тэгээ дахиад хүн ирж үзэх үү? Эсвэл тэр нь бусад технологиор дамжуулаад дулаан хангамжинд шууд автоматар харагдах уу? Real time байж ах хэрэгтэй юу гэдэг. Яг хоо энийг бид нар 2014 15 онд хийж туршуулсан л дээ. Амжилттай хэрэгжүүлсэн гэсэн үг. Улаанбаатар хотын ус улаан дамжуулалт төвүүд дээр бид нар 1-2 дугаар хэлхээнд дээр нь бүх сенсор, даралтын температурын сенсоруудыг тавиад одоо энийг маань Улаанбаатар хот болон Орос улс нийтийн аж ахуйн контор маань харж идэг гэсэн үг. Эргээд энэ хэрэглэж ямар асуудлыг шийдэж өгч байна вэ гэхээр манай гэрийн халуун ус парк муу байна гэж хэлэхэд хэрэгж гомдлоход хот хариу өгч чадна гэсэн үг. Хот өөрийнхөө мэдээллийг авахлаарэ температур датчик үзүүлэлт унтсан байвал Орос улс контор руу наадхаа даралтыг өргөх ёстой. Нөгөө зохих төвшөнд нь өрг, зохих төвшөнд нь халаа гэдэг шаардлага тавьж чадна гэсэн. Мэдээлэл байнга авч яадаг. Яг үнэ. Мэдээлэл маань өөрөө эргээгээд бидний амьдралд ингэж ашиглах хэрэгтэй гэсэн. Тэгээ би нөгөө төхөөрөмж програм хүнтэй ярьж явах хэрэгтэй гэдэг маань энийг хэлээд байна гэсэн. Зөв. Ер нь орчин үед одоо сүүлийн үед энэ барилга дээр ухаалаг бус юм байна уу ер нь? Ихэнх юм ямар нэгэн байдлаар л нэг ухаалаг болчих шиг боллоо тий. За яг нөгөө одоо чи хиймэл оюухангүй байхгүй та яг адилхан. Бүгдээр л гоё ухаалаг гэдэг үгийг аваад тавьсан. Тэгээ ухаалаг гэдэг зүйлийг бол бид нар хүн яг хэрглэж эхэлсэн үеэс нь л тэгээ хэрэглээнд тэр нь нэвтрээд бидний нөгөө амьдралын үр дүн харагдаж эхэлсэн үеийг л хэлэх болов гэж бодож байна. За яг нөгөө сүүлийн үеийн технологиудаар ярихлаар олон газартаа уулзаж явж төслөлжүүлж байгаа газартаа уулзахлаар гэрээсээ лефт удирдах гал их гой зүйлүүд ярьдаг л да үнэхээр үнэ. Гэтэл галын тохиолдол тавихтаа бид нар хаягдгүй системээр тавьсан байх тохиолдол байдаг. Ер нь ирээ яаж яана гэхээр гал гарлаа гэвэл тэр бус нутаг тэр бус хэсэгтэр гэж хэлнэ гэхээс биш тэр цэгдэр гэж юм заримдаа хэлдэггүй гэсэн. Тодорхойл хэлэхгүй одоо тодорхой хэлдэггүй. Тэгээ жоохон тэрийг авах гэхээр жоохон үнэтэй гэдэг ч юм. Гэтэл эцтэй яах вэ гэхээр хүн амьдарч байгаа хүний амьдралын тодорхой хувь нь өнгөрч байж байгаа тэр хэсэгтэр бид нар яг энэ дээр болвол төлбөр мөнгө одоо ямар нэгэн байдлаар төсөв харамлахгүй гэж бид нар бодоод байдаг гэсэн. Зөв. Би бол сая таны яриг сонсоод нэг юм ойлголт авлаа. Ер нь энэ барилгын төсөл хэрэгжүүлж байгаа хүмүүс бол эхний ээлжинд төслийн концепт ямар төсөл хийх вэ юм хүмүүс тодорхойлчих чинь тий. Одоо бол яг энэ дээр нөгөө ямар төвшөнд ухаалаг байх вэ ч юм уу? Ямар төвшөнд автоматжуулах вэ гэдгээ тухайн үед нь зурагчлалын өмнө шатнд ярих хэрэгтэй юм шүү тий. Тэгвэл одоо танах шиг ч юм уу туршлагатай компаниас байгуулсан ингээд зөвлөгөө ядаж аваад за бид нар энэ төрний хэлдэг галын систем хаяглагддаг байх юм уу хаяглагддаггүй байх юм уу гэдэг ч юм уу тоолоор нь мэдээлэл яаж дамжуулдаг байх юм гэдэг ч юм уу тэхэнд бол ядаж энэ дэд бүтцийн бид нар яах юм зургийн компаниудаас нэг даалгавар өгөх хэрэгтэй шүү дээ яг үнэ зургийн компаниудаа даалгавар өгөхдөө нэг автоматикийн инженер маань яаж даалгавар өгөх юм гэдэг танах шиг айл ингэж хөгжүүлэлтийн шатнд нь орж ирээд анханасаа нөгөө ямар төвшөнд автоматжуулалт хийх вэ гэдэг тодорхой болгоод тэрнийхээ дагуу нөгөө даалгавраа гаргаад нөгөө зургийнхантай уулзаж зөвлөгөө өгөөд магадгүй зургийн компани дээр танаа бүтээгдэхүүнийг мэдэхгүй хүмүүс байж болно те тэрийг за иймэрхүү байдлаар зөвхөн танаас чихгүй нөгөө ядаж нөгөө төрөний хэлдэг суур дэд бүтцэн ядаж ийм төвшөнд байх хэрэгтэй гэдгээ тодорхой болгочвол дараа нь нөгөө барилгын шатны үе шатнд ядаж зурган зурагдсан за нөгөө ямар брэнд нь сонгогдоо гэж гисэн те нөгөө суур дэд бүтцэн хийгдсэн байх юм байна адаглаа дараа нь төсөв хөрөнгөө тооцоход ч гэсэн нөгөө төсвүүдээр нөгөө зөрүү гарахгүй ч юм уу те одоо ухаалаг ийм камер суурилна гэдэг анханасаа ядаж нэг тодорхой болгочих юм шиг л санагдлаа. Үнэн чинь бид нар болохоор салбарын үйл ажиллагаа явуулж байгаа компани хорт жилдээ үйл ажиллагаа бидний хувьд гэсэн ялангуяа ухаалаг холбоо тохиолдол энэ барилгатай холбоотой зүйлүүд маань илүү зөв болоосоо гэж харж байгаа гэсэн. Тэгэхгүй бол бид нар зарим тохиолдол дээр төслүүдээр орцоод ажиллахлаар за буруу гэж хэлэхэд хаашаа юм. Арайчаас өөрөөс болж байгаа. Тэгэхдээ маш хэцүү нөхцөл байдал дээр тулгараад ирэхлээр олон засварууд хийх хэрэгтэй болдог гэсэн үг. За юу гэдгийг анхаа зургийн төлөлт буруу гарцсан байх, төхөөрөмжийн сонголтууд байхгүй байх. Эсвэл чадал буруу тооцогдсон байж байгаа шийдлүүд тий. Тэгээд илүү гоё болгох чинь гэдэг тэр нэг юм явахлаар нөгөөдд маань эхний нөгөө системүүд маань хоорондоо интеграц хийж болдоггүй гэдэг ч юм уу. Ингээд нэг тийм барилга дээр нөгөө борлуулалт дараах үйлчлэгэн дээр ашиглалтын үе дээр нөгөөх хэрэглээд маш олон тусдаа системүүд болоод хувирчдаг. Тэгээ эргээгээ тэрийг хийхэд тулд нөгөө ашиглалт хариуцж байгаа байгууллага маань ур чадвар өндөртэй хүмүүсийг байлгах шаардлага гараад ирдэг ч юм уу. Ингээл нөгөө дагаал зардал тусаа явж байдаг ийм зүйл байгаа. Тэгэхээр бидний зүгээс хэм бол яг энэ зураг төслийн өмнөх үе концепцийн үедээ явж байгаа энэ төслүүд дээр технологийн талаар мэдээлэлүүдээ зөв байршуулчвал эргээгээд дараа нь яаж яах вэ гэхээр бидэртэй адилхан компани эсвэл бид нар ч юм уу өөрснөө оролцож байгаа тохиолдолд
тухайн ажлыг хийхэд илүү хялбар дөхөн тэгээд зүв болох болов уу гэж харж байгаа гэсэн. Тийм ээ. Одоо тэгэхээр за нэгдүгээр за хэдүүлээ ингээд зөв төлөвлөлчлөө. За төлөвлөлтийн шатндаа одоо ингээд одоо яа саний ирсэн одоо шийдлээ одоо гаргачлаа. Одоо тэгвэл барих шатндаа юм дээр анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт гуравдугаарт барьсны дараа нөгөө хэрэглэгч орж ирээд нөгөө бүтээгдэхүүний үйлчлэгээ авна шүү дээ. Тэр үед одоо түрүүн тайллаа 30 50 жил амьдрын 30 50 жилийн турш тасралтгүй доктортой ашиглах болцоог нь яаж өгвөл зүгээр юм бэ? Төлтөө сайн гаргаад зургийн эдэр төсөлтөө хийчихэж байгаа тохиолдол дээр за би зүгээр ингээр ярих юм бол нөгөө мэдээж төхөөрөмжүүд хоорондоо холбогдохын тулд кабель суугчаас ахуулаад олон зүйлүүдийг зөв төлөвлөсөн байгаа тохиолдол дээр хугацааны хувьд ч тэр зардлын хөвчлөг илүү хэмнэлттэй хурдтай болох байх гэж харж байна. Эргээгээд бид нар дараагийн шатанд өргөжүүлэхэд энэ маань эргээгээд нөгөө дэд бүтц маань өөрөө зөв болоод тохирсон байгаа тохиолдол дахиад нэг кабель татна гэдэг ч юм уу эсвэл нэг юм тэнтэг тийм нүх гаргана гэдэг ч юм уу тийм юм хийгдэхгүй илүү ялбархан болоод ирнэ гэж харж байна гэсэн үг. За ашиглалтын шатанд ороод ирж байгаа тохиолдолд хэрэглэгчдэр хэрэглээг сургахал хэрэг гарна гэсэн үг. Гэхдээ зөвхөн яг монголчууд маань технологи хэрэглэхдээ хурдтай, маш хурдан сурдаг. Тэгээ хэрэглээндээ нэвтрээд ирэхлээр ер нь эргээгээд ашиглаад биднээс илүү дараагийн зөвлөдөө нэхэж эхэлдэг гэсэн. Гол нөгөө ашиглалтын үе дээр бид нэр хүнийг сургах мэргэжлийн компаниудаар зарим сервисүүдийг шилжүүлэх тэр гэсэн юмуд гэсэн байгаа юу тийм. Одоо юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр цахилгаан хангамжийг сантехникийн эдрийг бол тухайн сөөх маань өөрөө хийч болж байгаа юм. Гэтэл яг нөгөө автоматжуулалттай холбоотой, бимээстэй холбоотой, агааржуулалтын энэ удирдлагатай холбоотой хэсгүүд дээр бол тэр төвчний мэрэгжилтэн сөөх дээр барьж үлдэхэд одоо өнөөгийн нөхцөл бол хэцүү хүнд. Энийг бол мэрэгжлийн байгууллагууд руу шилжүүлээд мэрэгжлийн байгууллагууд эдгээр сервисүүдийг аваад ингээд явах нь илүү зөв үе шаттай хинжээвэл тийм. Яг үн. Тэгээд тохиол одоо чиний үгтэй ямар нэгэн байдлаар тухайн газар дээр асуудал гарлаа гэж бодоход тийшээ хурдтай очиж үзүүлнэ. Тэгэхгүй бол одоо бид нар чинь ингээр нэг өөрийн гэсэн ажлын байртаа нэг байгууллага дээр цахилгааны асуудал гарахад бид нар хэн танддаг вэ? Контрол бол ирдэг шүү. Танд цахилгаанч руу ярьж байгаа. Асуултыг тэгдэг тийм. Гэтэл энэ маань өөрөө эргээгээд яах ёстой вэ? Мэргэжлийн байгууллагууд энэ дээр өгшөөг үзүүлж явах ёстой гэсэн. Хяналтыг тавьж явах ёстой гэсэн. Эргээгээд сарын үйлчлэгээ хийдэг байх ёстой гэдэг. Тэгэхээр би топк компани бол яг энэ өөрөө хэрэгжүүлсэн төслүүд дээрээ хяналтын шатуудыг нь бий болгож өгдөг. Эргээгээд тэрийг нь хяналтан дээр харж агаад нөгөө анхааруулга өгдөг гэсэн. За сервисээ үзүүлээрэй. Сарын тогтмол сервисүүд, хавар намрын улирлын өөрчлөлтүүдтэй холбоотой температур өөрчлөлт гардаг шүү дээ. Энэ тохиолдол дээр ямар үйлчлэгэнд хийх ёстой ингэ сануулгыг өгдөг ч юм уу. Ийм байдлаар хамтарч ажилладаг гэсэн үг. Одоо тэгвэл девелопер компаниудын нөгөө цаг хугацааг хэмнэх одоо тэр хүмүүс бас ингээл өөрсдөө судлаад ингээл яваад авахгүй бол танаа байгууллага шиг байгууллага одоо яаж ажиллавал тэр хүмүүст одоо нөгөө сүүлийн үед гарсан технологи, инновац, ноу хау юмуд биш үү те. Тэрийг нөгөө девелопер компаниудаа яаж юу мессежүүд хүргэх вэ ер нь хурдан хугацаанд. За яг гоё асуулт. Наад чи яг одоо хамгийн их хүсдэг асуулт гэсэн. Биднийг сонсох ёстой л гэж хараад байгаа юм. Бид нэр очиод үзээд би нэг брэнд танилцуулж болно. За брэнд нь бол эсвэл би технологи танилцуулж болно. Яг бараа бүтээгдэхүүн зарыг гэдгээс илүүтэйгээр тухайн төсөл дээр толгомдож болох эсвэл ирээдүйд учирч болох тэр эрсдлүүдийг нь тойрч гарахтай холбоотойгоор мэдээлэл өгж гинэ гэдэг талаас нь харчаасаа гэж бодож байна гэсэн. Нөгөө талаас харах юм бол концепт яг энэ төслөө хэрэгжүүлэх гэж байгаа тэр төсөл хэрэгжүүлэгч нар маань эсвэл зураг зургаж байгаа зургийн компани маань хамтраад уулзалт хийгээд тодорхой тохиолдол дээр маш сайн мэдээлэл солилцоод авчих юм бол энэ нь эргээгээд одоо бидний хэлснээр түрүүний хэлсэн эрсдлүүдээс сэргийлж болох юм байна гэж хараад байгаа гэсэн. Тэгэхээр бидний ирээд тоогоод али энэ дээр нэг хилээд өгөөч гэвэл бид нар гүйчж бол наад дээр чи ингэх юм а тэр дээр тэх юм а гэд хилээд өгч болно гэсэн. Уул нь хэлж өгнө тий. Асуудал байхгүй хэлж байгаа гэсэн. Ягаад тэгэхээр нэг өдөр тэр маань тендер зарлана, сонгож шалгалтууд явна. Тэрэн дээр жинхэнэ туршлага, өвн, чанар өсөлтөн. Энэ бол шудраг зүйл. Тухайд ажил хэрэг болох үед ажил хэрэг үед гэсэн. Зургийн наадад нь явж байгаа тохиолдол дээр бид нэр энэ салбарыг зөв болгохын тулд энэ салбар дээр дараа нь хин нэгнийхээ хийсэн тодорхой хүчин зүйлийг тооцоогүй зурган дээр ажиллаж өөрснийхөө махыг идж байгаа хооронд эхнээс нь зөв болгоцсон дээр болов гэж харж байгаа. Бид нар бол энэ салбарт үйл ажиллагаа хийж байгаа компанид энэ мэдээллийг өгөхдөө дуртай авах болов гэж бодож байна. Тийм байна тий. Одоо жишээлбэл за сүүлийн гарсан энэ тоног төхөөрөмж технологиудаа энэ одоо девелопер компаниуд нь ашиглаж чадахгүй шүү дээ бас тий. Зарим мэдэхгүй анхудаа харж байдаг. Хэрэглэгч бас өрөөж мэдэхгүй тий. Тэр одоо имийг сургах, хөгжүүлэх, одоо сургалт хөгжлөх юм уу да. Тэр ажил дээр та хэд маань хэрсэн ач холбогдол өгч
анхаарч чадчихна. Адаглаад одоо за би жишээл танаас бүтээгдэхүүн авъя гэж чинь за өнөөдөр нэг 6 дугаар хөлбөр магаш 7 дугаар хөлбөр гад ирчдэг тий. Юугаар ялгаатай энэ дээрээс нэг ашиглан ихээр бүтэхгүй байгаа шүү дээ. Тэр үед бол танаа байгуулах шиг хүмүүс одоо яаж юм зөвлөгөө өгч сургаж нөгөө хэрэглэгчээ одоо бэлдэж одоо хөгжүүлж чадчихна нэр нь. Энэ аягүй хэцүү. Бид нар чинь маа салбарынхаа ерөнхийдөө маркетинг муутай баг. Яг энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд төдийлөн сурчлагаа хийгээл давхиад байдаггүй. Тэгээд уртгаал хийгээ явуулдаг. Ялангуяа бизнес технологи хөгжүүлдэг компаниуд, систем интеграцийн компаниуд бол ерөөсөө өдөртөн үйлдэл төлөөр явуулдаг. Яг зориод ирж байгаа байгууллагууд бол мэдээлэл харамгүй хуваалцдаг. За шаардлагатай тохиолдол дээр тэдний дээр урьдчилсан байдлаар танилцуулгууд бэлдэж өгдөг байна. Бидний хооронд энэ уулзаж ярилцдаг энэ технологи танилцуулж ядах хэвээр энэ ивент арга хэмжээнүүд гэдэг ч юм уу эсвэл энэ нэг юм тодорхой форумуд ч юм уу байгаад ирвэл сонирхолтой болов уу гэж бодож байна. Тэн дээр заавалчгүй тэр нь энэ гэхээс илүүтэйгээр шилдэг технологи төслүүдийг танилцуулаад ирвэл эндээс л бид нар айныг би ашиглаж болох уу гэж харна гэсэн. Зарим тохиолдолд дээр бид нар хөгжүүлэгч нар ч юм уу эсвэл зураг зурж байгаа хүмүүсийн асуултанд оновчтой хариулж чадахгүй хэтэрхий технологи тал руу явж ич магадгүй. Гэтэл нөгөөдөл маань сонсцсны араас асуулт нь илүү зөв болоо гараад ирэх юм бол бид нар харилцан ярилцах замаар илүү зөв оновчтой шийдэл технологиг олж чадна гэж бодож байна гэсэн. Дэлхий бол угаасаа өөрөө өргөн технологи маш өргөн өргөнд хөгжсөн явж байна. Одоо н Улаанбаатар хотч одоо дахин төлөвлөлт гээл те бас гэр оролын болон ингээл энэ тэнд маш хэмжээний орон сууц бас баригдаж байна. Тэгээд өнөөдөр ч одоо технологийн 90 зам байна шүү дээ. Одоо маш их шинэ бүтээгдэхүүн гарч ирж байгаа. Тэр барилгуудад одоо шинээр баригдаж байгаа барилгуудад одоо орчин үеийн технологиудаас тодорхой хэсэгт ядаж ингэж нэг одоо шингээж гэх юм уу ашиглаж одоо тэр барилгуудыг одоо бүрэн ухаалаг болгож чадахгүй маа тодорхой төвшөнд нь ингээд ухаалаг болох боломж нь бол байна гэж бол хараад байна л да. Тэр боломжийг одоо бий болгохын тулд одоо яг энэ төрлийн танаа салбарын мэрэгчлэтнүүд илүү ингээд хичээх хэрэгтэй юм уу? Эсвэл нөгөө барилга барьж байгаа барилгын компани нь хичээх хэрэгтэй юм уу? Эсвэл яг хэн энэ дээр одоо оролцоогоо хангаж хичээж ич одоо тэр асуудал шийдэгдэх юм бэ? За аль алиндаа л байгаа байх гэж бодож байна. Бид нар ч гэсэндээ өөрсдийнхөө технологиг түгээх, танилцуулахын тулд илүү гүөх хэрэгтэй байна. Магадгүй зарим тохиолдолд бид нар нөгөө урт ажилтад түүртэй харилцагч нартай зөв мэдээлэл өгч чадахгүй, оновчтой байдлаас алгаж чадахгүй гослоод энэ маань мэдэгдэхгүй өнгөрчих төсөл хөтөлбөрүүд явуулах тохиолдол байгаагүй үсэхгүй. Барилгын компаниуд маань ч гэсэндээ бид нэрийг ялангуяа технологийн компаниудыгаа илүү их сонсоосаа, ирж асуугаасаа гэж хүсэж байна гэсэн. Тэгээд бид нар нэг юм их гэдэг юм аа энэ дээр ер нь яаж хийвэл дээрөө гэдэг дээр ярилцаад үзүүл гэсэн. Тэгэхээр өнөөдрийн тав дээрийн ярилцлагаар манайх шиг компаниуд, барилгын компаниудтай уулзах технологийн шийдлүүд ярилцахад бол ихт баяртай байдаг гэдгийг бас хэлж аваасаа гэж тийм хэлэх ёстой юм байна тийм. Тэгээд ерөнхийдөө бид нар энэ барилгатай холбоотой зүйлүүдтэй нэлээ гайгүй явж байгаа. Яг зарим тохиолдолд бид технологи яриад очихлаар нөгөө юм борлуулах гэдэг ингэж хараад байна гэсэн. Яг борлуулах гэдэг маань бидний нийт тэргүүний өнөөдөрт бол энэ тэргүүний зорилго мөнөөгүй л мөн байдаг боловч нөгөө талаасаа үзэхлээр бид нар эргээгээд нөгөө хэрэглэгчдэд буюу төслөгжүүлж байгаа хүмүүст зөв мэдээлэл өгөх нь илүү чухал юм а гэдгийг одоо бид нар ойлгочоод ингээл өнөөдрийн байдлаар энэ тодорхой шоурум хүч зардал төлөөлж явж байна гэсэн. Ер нь бол барилгын одоо үзэж байгаа компаниудын удирдлагууд, инженерүүд одоо шийдвэр гаргах төвшин хүмүүс ч юм уу төслөө хөгжүүлж явахдаа бол тантай одоо топ компани их төвшин захиралтай ирж уулзаад ядаж нэг ганц одоо мэдээлэл аваад зөвлөгөө авчих хэрэгтэй юм байна л гэж би ойлголоо. Тий, ялангуяа ихтэй манай барилгын компани захирлуудыг би мундаг хүмүүс байдаг гэж бодож байна гэсэн. Олон талын мэдээлэл авч байгаа. Тэд дээр маань ч гэсэн олон компаниуд очиод янз бүрийн технологи танилцуулж байгаа. Зүгээр яг их олон мэдээлэл авчлаа болоод тэр нэг юм тодорхой төвшин цэгцлэгдээгүй. Хин яг үний яриад байгаа, энэ худлаа яриад байгаа гэдэг мэдэгдэхгүй. Тийм л байдаг болов уу гэж бодлоо. Олон их усрээс авчвал тийм. Яг үнэ маш олон компаниуд ч маш олон технологи танилцуулж байгаа. Зарим тохиолдолд энийгээ үүсгэтгэл дээ. Тэр чинь муу гал тийм. Тэгээ яг ийм тохиолдол дээр барилгын компани захирлууд маань өөрснийхөө эргэл зайг тайлахын тулд бидэрхээ зарим уулзах тохиолдол байдаг гэсэн. Тэгээ бидний зүгээс гэх юм бол яг технологиг бодиттой фактаар нь яг ийм байна гэдгээр нь хилээд өгчвөл манай хүмүүсийн сонголтоо хийгээд ч нэлээд хэлбэрхэн болох гэж бодож байна. Тийм ээ. Одоо бол ер нь бол автоматжуулалт гэдэг тал дээр бол танах барилгын автоматжуулалт тал дээр нь хэр хойштой нь ач холбогдол өгч ер нь эмбэцтэй үзэж байгаа ер нь таад. За барилгын автоматжуулалт гэдэг дээр бол бид нар
технологи талаа бол ойлгочихсон. За ижил техникийн ажлууд нь бэлтгэгдчихсэн. За зарим харилцагч байгууллагуудынхаа төслүүдээр оролцоод автоматжуулалтыг хийгээд заримынхаа сервисийн нөхцөлийг явж байна гэсэн. Гэхдээ энэ маань хавтгаатаас жоохон дутуу яваад байгаа юм болов. Эсвэл энэ гүйцэтгэж байгаа компаниудын маань сонгосон технологи, эсвэл брэнд, эсвэл гүйцэтгэгч нар дээр маань нэг тодорхой буруу суулууд яваад байна уу гэж хардаг гэсэн. Агарын тэгээ энгийнээр явах бол барилгын агарын чанартай холбоотойгоор тайлбарлаад үзэх юм бол агарын чанарын мэдээллийг аваад барилга бүтэн агааржуулалтаар ялангуяа хүүхдүүд байгаад байгаа бидний ирээдүйн хүүхдүүд байгаад байгаа тэр орчин сайжруулах. Энэ тал дээр ерөнхийдөө нэлээд идэвхтэй ажиллах хэрэгтэй болов уу гэж харж байгаа. Бид нар чинь энэ дээр шийдлүүд бий л дээ. Цэцэрлэгийн хүүхдүүд цэцэрлэг явахлаар ханаа төрчөөд буцаа удирдаг. Энэ бол түгээмэл асуудал. Тэгэл хүүхд цэцэрлэг явахлаар ханаа төрөл буцаад ирдэг. Гэртээ явахлаар зүгээр явахлаар явдаг. Энд юу вэ? Агааржуулалтын асуудал. Тэгээ агааржуулалтын хүүхдүүд байж байгаа. Тэгэхээр нөгөө дэгдэмхийн агааруудын яаж сэвшүүлэх нь тэр хүүхдэд биеийн температурт нөлөөлөхгүйгээр яа тэр агаар салхилтууд явах агарын чанар аль төвшөндөө байх хэрэгтэй ингээд тэр хилээндийг яаж хийх вэ? Бид нар ерөөсөө бол ийм энгийн зүйлээс нь хөгжүүлээд ирэх юм бол эцэгчүүд ч юм уу эсвэл томчууд маань энийг илүү их бусад амьдралдаа хэрэгжүүлж эхлэх болов уу гэж харж байгаа. Агааржуулалтыг энэ тохиолдолд тэгээд дагаад нөгөө хөргөлтийн зардлууд, цахилгааны зардлууд гэж маш олон зардлууд. Ер нь юу хүсдэг юм бэ одоо танаа байгууллагаас эцсийн хэрэглэгч за тэнд байшинд амьдарч байгаа бат дөрж тулмаа одоо танаа бүтээгдэхүүнийг суйрлуулсан одоо байшинд амьдарч байна те байранд ч юм уу тэрнээс өөр хэрэглэгч ер нь юу хүсээд ямар үр дүн аваад ямар үн цэнийг бий болгоод ер нь яваасаа гэж та хүсэж байна ер нь хэрэгч маань олон янз л да ер нь бол яг зарим хэрэгч маань маш өргөн мэдлэгтэй байдаг учраас өөрсдийнхөө хүсэж байгаа зүйлийг тодорхой хэлждэг. Зарим маань бол ер нь бол бүгд төрхөө ирдэг гэсэн. Зарим маань киноноос харсан зүйлээ төсөөлж ирнэ гэсэн. Технологийн компаниуд яг энэ тохиолдол дээр ерөнхийдөө нөгөө хөрөг зураг зурдагтай адилханаар одоо зураг зурдаг штэ нэг тиймэрхүү маягтайгаар эхнээс нь ахвал бүгдийг хийж эхэлдэг гэсэн. За ингээд таны нөгөө үнцэг хаана байх уу гэдэгтэй адилханаар тэгэл таны яг нөгөө хүсэж байгаа зүйл юу ах вэ? Ямар шохон үр дүн та хүлээж ийн гэл нөгөө хэрэглээс авах хэрэгтэй бүх мэдээлүүдээ авч үздэг гэсэн. Заримдаа хэрэгч маань болохоор их л одоо мундаг юм хүсэж орж ирдэг. Сүүлийн үед бол хэрэгч маань нэлээд өндөр өргөн мэдлэгтэй. Сошиалд дамжуулаад байгууллагаас мэдээлэл түгээгээд эхэлж гисэн. Хэрэгч маань ч гэсэндээ бас мэргэжлийн байгууллагад хандахдаа өөрөө зохих их усүрээсээ мэдээлэлүүд аваад ороод ирдэг. Болчихсон байгаа. Бид нар тэрийг зэгцэлж өгөөд өгдөг гэсэн. Хэрэгчийн хүлээлтэнд 100% хүрэх яг хүлээлтийн дагууд нь систем интеграцийг хийж өгөөд хэрэглэгчд тогсон шийдэл бүтээгдэхүүнийг нь нийлүүлээд хэрэгч маань тэрнээс нөгөө аз жаргалаа мэдрэх нь хамгийн чухал гэсэн. Яг технологи компани олон зүйлээр орж ирдэг л дээ. За би жишээ нь юу гэдгийг цахилгаан зарлыг бууруулмаар байна гэдэг ч юм уу. Эсвэл түрүүний хэлснээр манай одоо офисын 7 давхарт гадны хүн нэвтрээд байна. Би энэ хин орж байгаа үзмээр байна гэдэг ч юм уу. Эсвэл нөгөө маань ер нь бол бид нар энэ үйлдвэрийн энэ орчин дээр үйлдвэрийн хяналтыг бүтэн хийгээд эндээс гарсан репортыг холбогдох байгууллагууд шууд явуулъя гэдэг ч юм уу. Эсвэл одоо эмийн бүтээгдэхүүн хадгалж байгаа компаниуд маань үйлдвэрийн агуулгын байрууд хөргөлтийн системүүдийг иж бүрэн хянаад тэрнээс гарсан репортыг тэрсэн хүлээнч өргөцсөн репортыг шууд мэргэжлийн хяналтын газар руу явуулдаг гэдэг ч юм уу. Ийм зүйл хүсэж байгаа. Энийг нь хийж өгчөөд нөгөө үйл ажиллагааны автоматжуулаад зардал буураад нөгөө ажиллаж байгаа хүмүүсийн ачаал буураад ирэхлээр чинь тэр ажилтнууд ажилдаа их дуртай ажигалтай болоод ирдэг. Тэгээ тэрийг хэлж байгаа захирлууд тэр харилцагчтайгаа цоцглоо. Тэр бол үнцэн байна тий. Тэр бол хэрэгцээ өгж байгаа мэд тэр хамгийн том үнцэн гэсэн. Ер нь бол хэрэгцээ бид нар зардал бууруулж өгнө. Ажилчдын ажиллах орчинг сайжруулж өгнө. Менежмент нь сайжирж байгаа шүү дээ. Яг бусад ажилдаа төвлөрөх боломжууд болгон бүтээмж нэмэгдэнэ гэдэг ч юм уу юм олон даалгавруудыг хийж өгдөг гэсэн. За манай барилгын салбарын ер нь бизнес хөгжил төсөл хөгжүүлэлт ч юм уу барилгын салбарын бизнес хөгжил ер нь таны нүдээр ямар шатнд ямар төвшөнд явж байна вэ? Ер нь энэ хойштоо юун дээр анхаарах хэрэгтэй юм бэ ер нь? Барилгын за хөндлөнгийн нүдээр харах тий. Таачас тодорхой төвшөнд оролцож байгаа оролцоо хангаа явж байгаа юм чинь. Жохон зохион байгуулалттай. Бач байгаа амиа хуваач хийсэн. Салбарынхаа нөгөө нэг зүйл хийгээд дуусахад хийсэн зүйл маань салбартаа бас нэг тодорхой зүйлээ төвчээлдэг гэдэг юм манлайлалын асуудлууд харагддаггүй болов гэж харагддаг. Тэр л гол засах хэрэгтэй дүнцүүд байна тий. Тэгээ юм би тэгж хараад байгаа юм. Нэг маань хэрэг гоё юм хийсэн бол тэрийг нь сайжруулж авч явах.
нэг барилга дээр илүү сайн технологи байгаа бол тэрийг нь бусад дараагийн барилганд авч тавих гэдэг ч юм уу. Ийм маягаар тэр өрсөлдөөс нэг нэгнээсээ суралцаж яваад гэсэн үг. Тэгэхдээ нөгөөд маань бодлогын хувьд тус тустай явчихдаг. За тэгвэл болж байгаа юм нь юу вэ? За тэгвэл арай нэг энэ бол үнэхээр ингээд манай барилгын хувьд одоо маш сайн одоо чадчихлаа да сүүлийн хэдэн жил бол тий гэсэн тийм үзэг байна уу? За барилгаар сурч байна. Бас энэ барилга дээр бас муу биш сайн зүйлүүд нэвтрүүлэх хүсэл юмстай болсон байна. Хэрэглэгчнэр дээр маань болохоор бий бол тодорхой стандартууд бий болсон байна. Барилгын компани тэр стандартыг хангаж ээж тэр тухайн байр илүү их нөгөө зарагдах үнцэнтэй болж хувирдаг өрсөлдөхөөцтэй. Тий, өрсөлдөхөөц зах зээл өрсөлдөхөөц болж байна гэсэн үг. Барилгын компаниуд маань бас энэ хэрэглэгчийнхаа энэ хэрэглээр дөхүүлэхээр эсвэл давуулахаар юм төслүүд хэрэгжүүлж байна. Одоо чинь ерөө сонголт нь маш олон сонголтууд бий болчихлоо шүү дээ. Одоо төслийнхаа нөгөө үнээсээ хамаарат олон сонголтууд бий болсон. Тэгэхээр энэ нь юу гэж яаг бол салбар дээр маань өрсөлдөөн технологийн болон одоо юу гэдгийг тэр барилгын эргэн тойрны тэр одоо ландшафт дээр одоо тогтчлолтоос агуулаад олон зүйлээр өөрчлөлт бий болж байна гэсэн. Энэ маань салбарыг бас нэлээд гоё хөгжүүлж байгаа гэж харж байгаа. За хэдүүл бид нар ч одоо энэ 5 сарын 30-нд BDSM-г арга хэмжээ зохион байгуулж байгаа. За энэ маань бол салбартаа манлайлж буй, түүчилж буй, үлгэрэл дүүрэл болж буй одоо групп компаниудын төлөөлөл ирж өөрсдийнхөө сорилт туршлага хуваалцах юм. Мөн бас салбартаа одоо оролцсон одоо ажиллаж буй гүйцэтгэгч компаниуд, ханган нийлүүлэгч нар, зураг төслийн фирмүүд, за тэгээд хөрөнгө оруулагч худалдаа авагчид, за мөн бид нар бас газартай хүмүүс л газрынхаа мэдээллийг аваад төсөлтэй хүмүүс төслийнхөө мэдээллийг аваад ирээд тэнд байгаа нөгөө мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө мэдээлэл аваасаа гэж бас хүсэж байгаа. Тэрэнд бас танаа байгууллага бол оролцоод өөрсдийнхөө мэдээллийг бол түгээгээд яг түрүүний хэлдгээр бизнес хөгжлийн үештэнд ер нь энэ автоматжуулалтыг ингэж анхаарах хэрэгтэй шүү. Та энэ дээр л алдав, энэ дээр л цаг хугацаагаа хэмнэдэ шүү. Энэ дээр л санхүү хөрөнгө оруулалтаа хэмнэдэ шүү гэдэг тэр үнэтэй зөвлөгөөгөө бас өгөөсэй гэж бол хүсэж байна. Хоёрдугаарт ер нь энэ BDSM гэдэг арга хэмжээнээс та одоо таны хувьд ер нь ямар хүлээлттэй байна? Ер нь ямар үр дүнг нөгөө оролцох хүмүүст маань нөгөө хүрэлцэн ирж мэдээлэл авах хүмүүст маань одоо хүрэх бол гэж харж байна таны хувьд. BDSM арга хэмжээнд оролцож байгаа байгууллагууд өөрсдийнхөө топка компанийнхаа өнөөдрийг 20 жил гэдэг маань өөрөө багагүй хугацаа. Энэ хугацаанд хуримтлуулсан туршлага, хийх цан төслүүд, инженер техникийн ажилтнуудынхаа ур чадвартай холбоотой мэдээллийг хүргэнэ гэсэн бодолтой байгаад байгаа. Хоёрдугаарт нь салбарт ажиллаж байгаа энэ үйл ажиллагаа, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд дээр маань яг биднэртэй холбоотой ямар асуудлууд байгаад байгаа юм, бид нар тэрийг хэрхэн даван туулах юм гэдэг дээр би саналаа солилцох болов уу гэж бодож байна. Энэ нэргээгээд байгууллагын дунд болон урт хугацааны стратеги төлөвлөгөөнүүдээр сайн тусгагдаж болж их болох. Тэгвэл бид нар энэ төсөл хөгжүүлж байгаа компаниудынхаа маш сайн хамтрагч, зөвлөгч, гүйцэтгэгч, нийлүүлэгч гэл олон зүйлүүдийг хийж чадах болов уу гэж харж байна. Дээрэс нь тухайн арга хэмжээнд дээр байгууллагууд маань өөрсдийнхөө тэргуун туршлагуудыг, тэргуун хамтарлууд, хамтын ажиллагаа тэр зүйлүүдэд танилцуулна гэж би бодож хүлээж байгаа. Тэр зүйлүүд дээрс нь бид нар бас өөрснөө суралцах байх гэж бодож байна. Бид 20 жил үйл ажиллагаа явуулж байгаа ч гэсэнтэй бид нар одоо ч суралцаар байгаа учраас бид нар энэ дээр нэлээд энэ салбарын холбоотой нэлээд олон мэдээллийг нэг дороос авч чадах болов уу гэж бодож байна. Зөв. За тэгвэл манай арга хэмжээнд одоо хөрөлцөн ирэх барилгын компаниуд, төсөл хэрэгжүүлэгч нар маань манай их түвшин захиралтай уулзаад түрүүний хэлдгээр бизнес хөгжүүлэлтийн шатанд одоо юун дээр анхаарах хэрэгтэй, барих шатандаа төсөл хэрэгжүүлэх шатандаа юун дээр анхаарах хэрэгтэй, эцэс нөгөө барилгатаа одоо үйл ажиллагаа явуулах бизнесүүд одоо ирэхэд одоо тав тухтай байх, одоо үнцнийг бүтээх дээр юун дээр анхаарах, яавал тэр одоо value бүтэх вэ гэдэг тал дээр бол одоо ирээд их түвшин захирлаас одоо яг нүүрээр хуваалцаад зөвлөгөө аваасаа гэж хүсэж байна. Тэгээд таач бас одоо цаг зав харамгүй зарцуулаад бас манай арга хэмжээг дэмжиж тэнд ирсэн хүмүүст бас үнгүү мэдээлэл өгөөд одоо хамтрах бол хамтраад бизнесээ өргөжүүлээд харилцагчаа нэмэх нэмээд ингээд яваасаа гэж бол бид эдийн засгаас бол хүсэж байна. За тэгээд өнөөдрийн арга хэмжээ одоо подкаст оролцож одоо өөрийнхөө бодол үзэл санаа компани бодлогоо хуваалцсан танд болон танай хамт олонд талархал илэрхийлье. Баярлалаа. Тэгээ биднийг энэ арга хэмжээнд урьж оролцуулж байгаад өнөөдрийн подкаст намайг оролцуулж байгууллага багаан ч гэсэн хэмжээнд танилцуулах, салбартаа оруулах гэсэн нэг багаан ч гэсэн энэ хүсэл эрмэлзлийг маань
таниулж ойлгуулж байгаад нь маш их баярлалаа. Та бүхнийхээ үйл ажиллагаанд өндөр сүмээр амжилт хүсье. Ийм арга хэмжээнд олон зохион байгуулаарай. Энэ бидний энэ хамтын ажиллагаас салбарт оруулах маш том хувь нэмэр авах болно. Та бүхний салбараа хөгжүүлэх гэж хийж байгаа энэ арга хэмжээнд чинь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. За баярлалаа. Тэгээ сайхан ажлын амжилт хүсье да. За.